За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Мистер Вуд сувгийнхаа зүгээс Мистер Вуд Files нэртэй энэхүү шин сувгийг нээж байгаа. Энэхүү сувгаараа та бүхэнд аимшигын учир битүүлэг триллер төрлийн киноны товчлолуудыг хүргэх бөгөөд хэрвээ та ийм төрлийн кинонд дуртай бол яг одоо сувга захиалаарай. За ингээд энэ удаагийнхаа бичлэгээр 2016 оны аимшиг триллер төрлийн Under the Shadow киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Киноны үйл явдлын хувьд Дани үе аимшигтай байсан ч гэсэн шийдэг их бүсгүй охинтойгоо үлдсэн байранда пуужингаас ч илүү аимшигтай зүйлтэй нүүр тулж байгаагаар үргэлжлэнэ. 1988 он Иран-Иракийн дайн дуусах төхөж байсан ч Тегеран хотод пуужингийн довтлогоо үргэлжилсээр байлаа. Энэ айдас дунд Шидие охин Дорсагийн хамт амьдрана. Шидие анагаахын сургуулаа үргэлжлүүлэн сурахыг хүсдэгч өмнө нь улс төрийн хөтөлбөрөнд оролцож байсан нь түүнд саад болжээ. Тэр захирлаасаа дахин нэг боломж олгохыг хүссэн ч татгалтсан хариу авна. Ингээд Шидие гэртээ ирээд анагаахын номнуудаа хаяхаар шийдэв. Гэвч талигач ээжийнхээ өгсөн физиологийн номыг хайж чадсангүй. Тэр номоо орны дэргэдэх шүүгэнт хийж түгжин. Удалгүй нөхөр Ирааж нь гэртээ ирж Шидиегийн сургуулаас хөөгдсөн тухай сонсов. Гэвч Ирааж түүнийг тайвшруулахын оронд сургуулаа орхисон нь магадгүй дээр биз. Гэснээр Шидие энэ үгэнд гомдоно. Гэлтэр мөчөд тог дасарч агарын довтлогооны дохио дуугарлаа. Шидие Дорса хоёр хөршүүдтэйгээ хамт хамгаалах байрлуугаа буухад тэнд Дорса Мехтиг хүүтэй уулзаж түүнээс жижигхэн хамгаалах сахиус авна. Шидие Мехтигийн талаар асуухад Дани үеэр эцэг эхээ алдсан өнчин хүү гэдэг нь тодорхой болно. Гэхдээ нэг зүйл хачирхалтай. Мехти эцэг эхээ алдснаасаа хойш огт ярьдаггүй болсон. Харин Дорса түүнтэй ярилцаж жин гэдэг үл үзэгдэх сүнслэг биетийн тухай сонссон гэдгээ хэлнэ. Шидие үүнд итгэсэнгүй. Удалгүй Ирааж цэргийн албанд татагдлаа. Тэр эмч учраас Дани бүс рүү явж Шидие охин хоёрыгоо Тегеранаас гарч аюулгүй газар очихыг ятгахна. Гэвч Шидие татгалзана. Тэдний маргаан улам ширүүсэхэд Ирааж чи улс төр хөөж цагаа алдсан. Энэ бол чиний сонголт гэж хэлээд яв. Ингээд Шидие Дорса хоёр хоёулахнаа үлдлээ. Гэвч Ирааж явснаас хойш Дорса шөнө 50 унтаж чадхаа болно. Тэр байраар шөнө хинэгийн явж байгаа мэт санагддаг гэв. Удалгүй Дорса ээждээ жинний тухай дахин ярина. Дорса хүмүүст харагддаггүй салхиар дамжиг нүүдэлдэг сүнс гэж байдаг гэж хэлэв. Гэсэн ч Шидие үүнийг хүүхдийнхээ төсөөлөл гэж бодно. Гэтэл удалгүй нэгэн пуужин тэдний байрны дээврийг нэвтэ цөмлөн орж ирлээ. Хачирхалтай нь пуужин дэлбэрсэнгүй. Гэвч зохилтын дараа дээд давхрын нэгэн хөгшин ир нас барлаа. Шидие түүнийг аврах гэж оролцсон ч амжилт олсонгүй. Удалгүй нас барсан ирийн охин ирж аав нь пуужинд гэмтээгүй байсан ч гинэт ямар нэгэн зүйлээс айсан мэт хөшиж нас барсан тухай ярьж өгнө. Шидие үүнийг цочрлын улмаас зүрх нь зогссон гэж бодож байгаагаа илэрхийлв. Гэвч энэ үед өөр нэгэн зүйл тохиолдлоо. Дорсагийн Кимия хүүхэлдээ алга болжээ. Улмаар Дорса хэн нэгэн авсан гэж зүтгэн. Шидие хинч байранд нь ороогүй гэдэгт итгэлтэй байв. Тэр үед Дорса халуурч эхэллээ. Тэгээд шөнө бүр хэн нэгэнтэй ярьж байгаа мэт аашлана. Нэг өдөр Шидие өөрийнхөө дасгалын хуурцгийг олсонгүй. Дараа нь хуурцх нь сүтгэгдсэн байхыг олно. Хэн нэгэн үүнийг зориу тусдагсан байлаа. Шидие Дорсаг загнахаар хайсан ч охин нь алга. Эцэст нь түүнийг дээд давхрын хаалгыг зохиж байхыг олоход Дорсо Кимияга буцааж өгөхийг хэн нэгнээс шаардаж байв. Тэр үед байрны эзэн Ибрахими хатагтай Шидиед жинний тухай ярьж өгөх ба жиннүүд салхиар нүүдэллэн айдас түгшүүртэй газарт очдог ажээ. Тэд эзэмдэх гэж буй хүнийхээ хамгийн үнцэнтэй зүйлийг нь авч оддог. Гэсэн ч Шидие үүнд итгэхгүй хэвээр. Гэвч тэр жинний тухай ном олж уншаад Дорсагийн хэлсэн зүйлтэй адилхан зүйлсийг олж мэднэ. Удалгүй хөршөөд нэгнээрээ Тегеранаас явж эхлэв. Эцэст нь Шидие Дорса хоёр бараг л хоёулахнаа шахав үлдэнэ. Шидие охиноо эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн өвчин илрээгүй гэж эмч хэлэв. Түүний айдас халууралт нь стрессээс болсон байж магадгүй. Гэвч гэртээ харах замдаа Шидие Мехтитэй таарна. Мехти түүнээс Дорсагийн хүүхэлдээ хаана байгаа юм бэ гэж асуухад Шидие зочирдоно. Учир нь Мехти ярьдаггүй шүү дээ. Удалгүй Мехти болон түүний гэр бүлч Тегеранаас явлаа.
Ингээд Шидийн эцэст нь охинтойгоо хамт хотоос гарахаар шийднэ. Гэвч Дорса Кимиягаа ололгүйгээр явахгүй гэж зөрүүдлөв. Тэд байраа дахин нэг бүрчлэн шалгаж хайсаар. Гэвч хүүхэлдээ олдсонгүй. Удалгүй дахин агаарын довтлогооны дохио дуугарч ээж охин хоёр хамгаалах байр руу бууна. Тэр шин Шиди таазны цувралтаар ямар нэгэн сүүдэр хөдөлж байгааг олж харав. Дараа нь Дорса хоосон өрөөнд хэн нэгэнтэй ярьж байхыг дахин харахад гайхмаар нь охиноос нүүр хинч байсангүй. Энэ удаа Шиди айж эхлэнэ. Тэр Дорсаг аваад шөнө дунд байрнаасаа зогтаахад гадаа цагдаа нар тэднийг зогсооно. Шиди нүрээ халахлаагүй байснаасаа болж цагдаад загнуулж гэртээ буцаж ирэв. Тэгэд тэр таазны цувралтыг скотчоор битүүлээд Ираж руу утасдана. Гэтэл Ираж Тиграм улмал аюултай болж байгаа тул яралтай явахыг дахин анхааруулав. Гэвч Шиди охин нь Кимиягаа олоогүй цагт явж чадахгүй гэдгийг хэлнэ. Яг энэ үед хаалга тогшлоо. Шиди хаалганы нүхээр харахад нэг эмэгтэйн сүүдэр өнгөрөв. Дорса тэр эмэгтэйг өмнө ч гэсэн ирж байсан гэж хэлнэ. Мөн тэр эмэгтэй Дорсатай тоглож ээж чинь чамайг над шиг сайн асарч чадахгүй гэж хэлж байжээ. Мөн Кимия хаана байгааг мэднэ гэж хэлсэн байна. Шиди үүнийг охиных нь төсөөлөл гэж бодсоор. Гэвч Дорса та өөрөө ч гэсэн тэр эмэгтэйг харсан шүү дээ гэлээ. Улмар Шиди улам айж эхлэнэ. Гэвч Дорса дахин Кимиягийн тухай ярьж өнөөх эмэгтэй хүүхэлдэйг нь ээж нь авсан гэж хэлсэн тухай ярив. Улмар Шиди дэсхэ болж охиноо цохлоо. Яг тэр мөчөд байр бүхэлдээ жижирхэн тэр. Тэр шин Шиди нөхрийнхөө хоолойг утасны цаанаас сонсоход үнэндээ тэр нь Ираж биш байлаа. Жин нөхрийнх нь хоолойгоор Шидигийн хамгийн эмзэг цэгийг хөндөнд. Түүнийг муу ээж арчаагүй хүн гэж доромжлоно. Улмар Шиди энэ бол жин гэдгийг ойлгов. Дараа нь тэр дээвэр рүү гарч пуужин цөмөлсөн хэсгээр дамжин дээд давхрын өрөөнд орлоо. Тэнд ээжийнх нь өгсөн физиологийн ном хэвтэж байх нь тэр. Шиди сандарч гэртээ буцан ирээд шүүгээгээ шалгана. Ном нь алга болсон байв. Харин номных нь оронд Кимиягийн эвдэж сүйтгэсэн хүүхэлдээ хэвтэж байх нь тэр. Шиди хүүхэлдэйг засаж охин Дорсадаа өгнө. Гайхалтай нь яг тэр мөчөд Дорсагийн халуун буурав. Гэвч дахин тог дасарч агаарын довтлогооны дохио дуугарснаар Шиди охиноо аваад хамгаалах байр руу явлаа. Гэтэл тэр явах замдаа охин Дорса нь байрнаасаа орилохыг сонсно. Хачирхалтай нь охин нь яг хажууд нь байлаа. Улмар Шиди хажуудаа байгаа Дорсаг хуурамч дүр гэж бодоод байр руугаа буцаад гүйнэ. Тэгэд орондоор нуугдсан Дорсаг олоход удалгүй энэ охин ч бас жиний бүтээсэн хуурмаг дүр байсныг ойлгоно. Шиди айсандаа хамгаалах байр руугаа буцаж гүйлээ. Тэнд жинхэнэ Дорса ээжигээ хүлээж байх бөгөөд Шиди түүнээс уучлалт гуйсан ч тэднийг удаан тайван байлгасангүй. Өрөөнд дотор даав мэт зүйл хөдөлж жин Дорсаг шүүрэн авахад Шиди охиноо тавилгүй зууралдана. Тэр даавн дундуур зөвхрөн тэмцээр Дорсагоо олж өөр лүүгээ татав. Гэвч дараагийн мөчөд Шидигийн хөл шаланд шигдэж газар түүнийг доош нь сорж эхэлснээр Шиди бүх хүчээрээ тэмцэнэ. Дорса ээжийнхээ гарыг барьж бүх хүчээрээ татцаар. Эцэст нь тэд тэр харанхуйгаас гарч чадлаа. Ингээд ээж охин хоёр машиндаа сууж тэр аимшигтай байрнаас зогтаана. Шиди охиноо аварсан гэж бодсоор. Гэвч киноны төгсгөлд камер дахин тэр байрыг харуулв. Тэнд Кимия хүүхэлдэйн толгой нь үлджээ. Бас Шидигийн ээжин өгсөн физиологийн номч мөн тэр байранд байгаа нь харагдана. Эндээс Шиди Дорса хоёр зогтож чадсан ч үнэндээ жин үнэхээр тэднийг орхисон уу? Эсвэл тэднийг дагсаар байгаа юу? Кино энэ асуултын хариуг үзэгчдэд үлдээгээд төгсдөг. Та өөрийн бодлоо сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.